Сонсогч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевиз саад хоногийн нэвтрүүлгийн нэгэн ээлжид шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Сувга нэвтрүүлэг дээр минь таруулаа үзэж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За өнөөдөр би бас нэгэн City Man гэх юм уу. Жинхэнэ одоо Улаанбаатар хотын онгоо хөвгт. Та бүхний одоо хизээний сайн мэдхээр MJL радиогийн хөтлөгч юу яа подкастын эзэн олноо хашимэн алдаршсан. Эзэн биш штэ. Тий. Хашаахтайгаа өнөөдөр уулзаа сууж байна. За сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. Тий. За ажил төрөл өндөр. Тий. За видео бичлэгүүд давгүй сайхан. Тий хийгээл. За та яагаад надтай явуугийн хүрээлэн дээр уулзъя гэдэг вэ? Би энэ ч өглөө болгон юу радиод ажилладаг байхад би өглөө болгон нэг цаг 30 минутны өмнө гараад тэгээ алхдаг байсан байхгүй юу. Гэхдээ энэ чинь өчигдөр суугаад 5 минутны би нэг бичлэг хийж өглөөний мэдчихдээ дэвшүүлдэг байсан. Тэгээ ер нь энд ирж суух айгуу гоё. Тэгээ хотын нэг гоё хэсэг штэ. Тийм штэ. Ер нь бүгд нэг юм байдагсан бол гэж бодмоор. Тийм гоё нэг юм хорогдмоор гоё газар штэ. За өнөөдөр тэгээд нэвтрүүлгийн минь урилгыг хүлээж авсан явдал тахтай их баярлалаа. Тэгээ бас одоо би бас их хэрэгтээс боддог гэсэн юм уу? Хашаахынд MJL радиогийнхэнд нэг бас хонохынсон тэндээс бас нэг 2 3 хөтлөгчийн сорчлоод нэг сайхан нэвтрүүлэг бэлт хийсэн гэж их хэрэгтээс боддог байсан. Та нарын одоо өмнө сонсогч байлаа шүү дээ. Тий. Гэхдээ одоо ер нь хараа MJL радиогийн хөтлөгч гэж ярихгүй байгаарай. Яг гэх юм бол би тэр радиогоос гарсан. Тэгээ манай радио бол үнэхээр мундаг радио тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр мундаг радиогийн нэрийг одоо дурсаж ярьж болно шүү дээ. Дурсаж ярьж бол мэдээж болно шүү дээ. Дурсаж ярьж болно те. Тэгэхгүй MJL радиогийн хаш гэдэг ингээд байгаа. Яг гэх юм бол тэр байгууллагын нэрийг би одоо зээлдэд байгаа юм шиг тийг санагдана. Окей. Тийм. Одоо бол та харъя хаана байна? Одоо ямар бүлэг крүү үүсгэсэн одоо ажиллаж байна? За юу яа юу гэд нэг тийм подкаст нэг хэдэн залуучуудтай нийлээд тэгээд подкастыг л явж байна. За давгүй нөө. Давгүй. Тэгээд радиод байдаг болохоор дандаа суугаад гардггүй байсан бол одоо гадуур явж ингэж бичлэг хийдэг болохоор илүү сонирхолтой гэх юм уу? Тий. Би бас юу яаыг бас үздэг дагдаг. За. Тий, юу яаыг үзэн та хоёрын өнөө 2-2-ыг бас үзэн. Тий. Нөгөө хоёр тий. Нөгөө хоёр чинь нэлээд суугаар бас явна шүү дээ. Тий. Автобусны ээж тахаа. Харын суудал дээр нэг ингэж сууж явах мөрөөддөг гэсэн. Тэгсэн чинь таньтай суугаа юм шиг. Золоо нэр хөөр золоо байх хэвээр. Тий. Солонгос кинон дээр тэгээд идэх штэ. Хайс хоёлаа нэг юм чихэж хаваад зүгэл. Тэгээ явъя гэсэн чи тантай явчих юм. За та ер нь яг Унган хотын хөвгттэй. Яг одоо Унган энэ 40 мянгат явах уу? Тий 50 мянгат. 50 мянгат. Тий. За. Тэгээ буусны гонцтой байр гэдээсэн шүү дээ. Тэр нь хажууд талын байр. За яг сайн мэдэх. Буусны гонц маань. Улаанбаатар одоо их дэлгүүр шүү дээ. Тэрний хажууд талын геймэг юм байшаа. Зүүн талд нэг геймэг юм байшаа. Арктай 50 мянгат. Одоо нэг бүргэр Берлин зоог мог болцсон байдаг. Тий. Тэнд чинь буусны гонц байсан. Тий. Яг тэрний чинь яг зүүн талынх нь байр 18 дугаар байр гэдэг байсан. Дандаа урлагийнхан байсан. Урлагийн бол гэж аягүй мөрөддөг гэж үлээ. Дааж авиас авахгүй, юу ч авахгүй. Сургууль хаанд өгсөн 10 жилээ. Би орос сургуульд өгсөн. Зөвлөлтийн 1. За. Тий. Тэр нь хаана вэ? Одоо Отгон тэнгэр сургууль шүү дээ. За, одоо бүр ишээ жок бишээ. Тий. Тэгээ бас одоо энэ ард харагдаж байгаа 23 дугаар сургууль шүү дээ. 23-т би аягүй сайн санагдана. Манай эмээ ингээд бүтэн шинэ очрлоод бүртгүүлээд тэгээд би оруулах гээд тэгээд ороод надад шалгалт авдаг байхгүй юу. Тэгээд би шалгалтанд над 23 тэнцэж чадаагүй. Тэгээд би орос сургуульд очиод бас шалгалт өгөөд тэгээд орос сургуульд нь болохоор тэнцэж байгаа байхгүй. За 10 жилээ тэгээ бүтэн тэнд дүргсэн юм уу? 10 жилчтэй 8 жил төгсөөл тэгэл би сургуулиас гарцсан. 8 жилээ дүргээл. За одоо сурмаагүй наа болио гэж. Гээ тэгээд сурлагандаа муу байсан яг үнэ хэлгээд. Би ямар ч дээд сургууль төгсөөгүй ямар ч юу сургууль төгсөөгүй. Тийм байна. Тий, нэг жоохон тий харанхуй бүдүүлэг. Жоохон дураараа байсан юм шиг. Дураараа байсан. Би одоо ингэж боддог шүү дээ. Одоо би ингэ ажил хийхгүй ингээд
миний насны хүмүүс одоо ингээд хийдгээ хийцэн. За. Ажил хийхгүй ингээд сайхан ингээд налаагаал амьдарч байгаа найзууд байна л да. Тэр би хараад юу гэж боддог гэж. Эдгээр яг тий ажил хийх юу суралцах ажил хийх насн дээр ажиллаа хийгээд тийм ээ. Бүх юмаа ингээд амьдралдаа зохион юу одоо бүтээцэн. Харин би одоо бүтээх гэж явж байгаа байхгүй. Таныг ингээ харахаар таны яриануудыг чи ингээл урд нь одоо подкастаас ч гэдэм FM-ээр ч гэдэм сонсоод ингээл янз бүрийн нэвтрүүлгүүд дээр ингээл та нар ч аягүй өөрсдийнхөө үзэл бодлыг ингээл ярьдаг те өөрсдийнхөө өнцгүүдээс ярьдаг. Нэг ч юм батгахгүй шүү дээ яг өөрсдөө үзэл бодлого чи бүгд ингээл тал талаас нь ингээ ярьдаг. Тэгэхээр ингээл яг таны өнцгүүдийг ингээр би бол таныг би хувьдаа ингээ ойлгохдоо Дашгагийн хувьд бол хашигддаг хүн ийм гой хоббигоо дагж байгаа. Дуртай зүйлээ хийж байгаа. Энээсээ кайф авдаг. Ял болгож ажил хийдэггүй. Ингээд явж байгаа ямар гоё юм бэ? Одоо ингээд бас нэг 50% гарчаал гоё подкаст хийгээч юм уу? Гоё ингээд нэвтрүүлэг биелгээл гээл гоё нэг ядрахгүй мөртлөө тэрэндээ хоббитой тий. Ингэж явдаг гэж би бол ойлгодог байхгүй. Түн ш. Одоо нөгөө залуу насндаа хийгээгүй юм одоо хийж нэг зүйл би л боддоггүй шүү. Аль нь байгаа. Ад жаргал гэдэг нэг үг байдаг штэ. Би өөрөө ад жаргалтай хүн шийддэг байхгүй. Тэгэхээр жаргал би жаргаад байна уу? Тийм жаргаад байна. Азтай байхгүй юу? Тэгэхээр би азтай бол би радиод орсон штэ. Яаж хэмжээл радио надад олж тийм ээ тоож авсан юм. Тийм. Тэг ямар азар би яваад би радиог хөтлөгч болсон би. Энэ нэг үдлээ аз байхгүй юу? Тийм. Таны өмнө ажиллажсэн одоо хэмжээл радио та хэдэн оны хооронд ажиллав? 17-оос 25 он хүртэл. Тийм баха. Тийм. Тэгээ 7 жил хагас. 7 жил 6 сар ажилласан байна. Тийм. Тэрнээс өмнө ер нь хаш зөндөл юм хийжсэн дөө. За. Тийм. Олдсон ажлын тэгэл хийжсэн дөө. Таксины жолооч хийжээлээ, олон улсын байгууллагад ажиллаж ялаа. Янз янзэл ажил хийжсэн тийм. Хүн ажилтнанд хүрсэн гэж бодох юм бол тийм. 99% нь одоо нэг юу гэлээдэг штэ. Хичээл хөдөлгөөтэй. Миний яг эсэргээрээ. Нэг үеийн хөдөлгөөр 99% аз. Тэгэхээр би маш их азтай. Тий. Яг орсон хойноо. Надад битээ ажлаас алчаасаа гэж би аюух боддог гэсэн шүү дээ. Тий. Арай нэг бас нэг юм бусдаас бусдын хараагүй хардаг шүү дээ. Бусдын яриагүйг ярьдаг, бодоагүй боддог нэг ийм үнцэг хүмүүсээр сонирхолтой байдаг шүү дээ. Тийм болж таарсан. Тэрнээс бол би бол зүгээр л чадлынхаа хэрээр л өөрөөр л байсан. Өөрөөр байх гэж чичээггүй. Би зүгээр радиогийн хөтлөгчл баймаар л байсан те. Тий одоо өөрийнхөө хамгийн сайн наарл юмаа хийх гэж л аюу хичээсэн л те. Тэгээ тэр нэг алдаж оноол ингээд заримдаа ингээд инэдэнтэй байдал, тэнэг байдалд орох юмнууд аюу их байдаг гэсэн тий. Тэгстэй тэр болгоно нэг ил ингээд нүүр одоо ингээд нэг онлайнаар цэцдэг болохоор тэр болгон чи хүн болгоны нүүрэн дээр илт болохоор тийм болохоор эн чин аюу нэг яг бодитоор яваад байгаа байхгүй. Тийм болохоор нэг бодиттой юмыг хүмүүс сонирхож яг тэгэл юм байна л да. Тий. Илтгэл янзын тавилтгүй. Илтгэл янзын хэлбэргүй. Тий. Би юм ууж байгаад ингээ асгацсан чинь ёо хичнээн юм сайн гасан гэж ёо юу санаа таны бас нэг юм харин тэрийг ярьж байна. Тий, яг тэр дээр ч бас лайк тассан хүн нэг байна. Тийм үү, яа. Оюун дээр амар гоё тэр чи юу байлаа да нэг юм. Хуурай тий. Ингээ уудаг юм нэг эрүүл мэндийн бэлтгэлч байлаа да. Тэгээ би ингээ засаад ингээ дахиад нэг аштайхан уух гэдэг гэсэн чинь дахиад бүргээ хасах чинь. Тэгээд жоогоо хасахчлаа гэдэг хэлсэн чинь бүр амар гэл хүмүүс үнтэй жоохаасгаад тахтай яг баргаж бүгдийг тасгачаад тий штэ бүр игрээрээ дүр юм болсон. Би зүгээр ингэж бодоод байна штэ. Огтлос айдаг штэ яг дээш. Хэрэлтгээсээ төвөгшөөгөөд худлаа айсаа шүтүрээс хэд идэм үү? Баас. Яа. Одоо хаашаатай байнга ингэдэж манай нүдэн нэвтрүүлэг сонсдог юм бэлээ. Тэр одоо айгаад байгаа юм уу та? Үгүй. Яаж байгаа тэгээд хүнлээд байгаа. Хүн чинь нэг юм эмзэглэлтэй байдаг шүү дээ тий. Олон юм байдаг л байх. Тэр нийгмээс та одоо хамгийн их одоо эмзэглэдэг гэх юм уу? Жохон бохимддаг гэх юм уу? Энэ нэг юм болчих болдгүй бахтаа гэж боддог. Одоо тийм асуудал нь юу? Одоо тэгэл юмны үн нэмэгдэл айгүй хэцүү шүү дээ. Тий. Тэрэнд жоохон
бухимдж байна. Юмны үн аягүй их өсөж байна. Тийм цалин мөнгө бас тийчэндээ хүн болгон тийм хангалттай биш байна тийм ээ. Тэгээд энэ болгон бас бухимдах юм зөндөө байна. Их байгаа тийм. Байна. Тэгээд за тэрнээс гадна тэр нэг юу эрүүл мэндийн салбар жоохон хөгжисэл гэж үнээр бодож байна. Тийм. Юмны үн чадвар замааглалаа. Тийм. Бухимдаас чарга баг. Тийм. Гэтэ 90-ад оны ихэнх үе, дунд үе 2000 оны ихэнх үеийг бол нийгэм бас арай яг хүмүүсийн хандлага өөр болсон шүү. За. Тийм гэж би бодож явдаг тий. Өмнө бол хүмүүс их аюу их ингэж баярхаж явдаг байсан бол одоо бол тэр үзэгдэл ер нь нийгэмд ер нь ингээд багасчлаа шүү дээ. 90-ад оны үед бол нөгөө шинэ баян чээж өвчтэй гэдэг шиг. Тий, яг тийм. Жохон мөнгө чих юм бол тий. Амар харагдах байдлаас бол амар байсан баг тий. Тий. Энэ нүртэл ингээд өөр болчихлоо шүү дээ тий. Ямар сандад чон агент чоноод байдаг юм дээр. Машинаа тий капотн дээр тавьчихад тэгж яадаг байлаа шүү дээ. Сонирн байгаа. Миний бодол шүү. Яг ингээд Орос яг юу болж манад яг давтагддаг байхгүй юу? Тий. Оросд шагийг анх Оросууд л гаргасан. Орос том вокзал дээр таксины жил орчноор авч яваад тэгэл илүүнээр өгдөг байсан. Тэгэл тэр нь манад орж ирж явах жишээ нэ. Тий. Тэгэл тэр 90-ад он Мавроди русский дом Сейлинга гэдэг пирамидууд шүү дээ мөнгөний. За тий. Тэр чинь Оросд ард түмнөөс хүүлсэн шүү дээ. Тэгэд мандад ч гэсэн тийм пирамидууд гарч ирэл хүмүүс аягүй их хадгаламжаа алдсан шүү дээ. Нөлөөлөлтөөр амар байгаа тий. Тий. Гуанз гэж ярьдаг шүү дээ бид нар. За тий гуанз гэж ярьдаг. Тий. Цайна газар ороод тэгээд нэг залуу костюм бижаг өмссөн залуу ингээд танад кофе байхгүй юу? Чамд кофе байхгүй юу гэдэг. 2000 оны дундуур 5 6 оны үед. Тий. Тэр би бодож ирсэнгүй энэ залуу зүгээр цайна газар нөгөө үйлчлэгч охин нь болохоор байна хаа гэхээр наадах ямар кофе гэдэг өөр кофе байхгүй юу гэдэг ингээд байгаа байхгүй юу? Тэг би бодож ирсэн гого эн чинь бас хаанаас чи хаана юу болж байгаа тийм ээ. Тэг юу шаардах вэ те эн чинь бас бодгол асуудал байхгүй юу? Тийм ээ. Тэр та ойрхон гэсэн үү? Гэр ойрхон зам гараад ам бол хэдүүл байна. За зээ хүүтэйгээ гуруулал байна да. Гуруулаа. Тий. Их нэртэйгээ. Тий. Зээ одоо хэдтэй? Зээ одоо 7. Олон зээ байна уу? 4 зээ байгаа. Яа. Дандаа бандар. Дандаа өгөөд. Хамгийн бага зээ нь одоо тань дээр байгаа юм уу? Хамгийн багын дээдлээ даа. Амралтын өдөр болонгууд ер нь нэмээ өдөр ирж божигнж гин үү? Тэгж тийм нэр тий. Тэгээ харж очиод тойлоо сайхан тэндээ хонхон юм чинь сайхан гэр бүлтэй танилцъя. За сайхан тэндээ тухтай хууч хөөрий тэгхүү. За тий. За. Энд дээр ер нь удаж байгаа юм. Энэ чи сүүл дуталтаж явсан юм байна. Сүүл тий. Ер нь яг энэ хавьяасаа холдох жоохон дурггүй юу? Тий нэг басцсан газрын даавуу зөөлөн гэдэг шиг. Тий. Яг л тийм шүү дээ. Тий. Манай хэм Натали орсонд 3 давхрад байсан. Хууч нөө? Тий. Эхнэр бид тэр шинэ энчи анга гэрлээд энчи бод. Тэр балкон дээр тэр унтдаг байлаа ч гişиг. Тэр үед одоо энэ үрчтэй ингэж характер худалдааны төв юу ч энэ юу ч байхгүй гэсэн тий. Энэ барилгаш байхгүй. Тийм баха. За бид хоёр чи явуугийн хулангаас наашаа аажуу тавиа алхаад нүхэн гарцаараа ойр дорог нүхэн гарцаар орж гараад явсараагаад ороод ирлээ шүү дээ. Энэ авчин тавь. Тий чи дандаа нүхэн гарцаар баг. Тий. Хаач манай нүхэн гарцыг бас уусаа зэвэрлждэг. Тэгвэл хальтэрж унжээр нь үйл болдог шүү дээ. Цас мэс бошчих юм бол бас хэцүү болчих тий. Гэхдээ гайгүй мандах тэр нэг аюулсан цэвэрлдэг. Ашгүй дээ. Тий. Тэр болохоор ер нь сэтгэл хангалуун. Тийм ашгүй. Та чи одоо ингээл хуучин тэгэл тэр 50,000 40,000 ер нь тэгэл дандаа энэ хаваараа л амьдарч ирсэн юм. Энэ хавьс ер нь холдож үзэг юм уу? Тий үзэггүй. Байраа зараад, байргуу болоод баахан баларч явж. Яасан юм хийж үзээд. Гүй юу 90-ад оны үеэр чинь л тэгэл баруун руу гарч цагаачлна гэдэг. Тийм бүх юма зараад гэрийнхаа бүх юмыг зараад, гэрээ зараа, байраа зараад
За. Тэгээд хоёр охиноо дагуул биш хоёр охин тийш хоёр охиноо дагуул манай хоёр охин гэж жоохон бисэн. Хоёр охиноо дагуул эхнэрээ дагуулаад гарч явчихдаг байхгүй. Хаашаа. Уг нь Австри руу гарах гэж хэлсэн. Тэр тэгсэн чек дээр очиж гацчихдаг. Тэгээд буцаад ирсэн чинь байрчгүй, хөрөнгөжгүй, юу юучгүй. Тэгээд 10 жил байргүй явсан шүү дээ. Яа. Тэр л чанга амьдрал аюу тун сургамжлсан. Чигэд хэр удсан? Оо нэг удаагүй би ер нь харин газар ер нь амьдрах онцгүй юм байна да гэсэн бодол яг тэр үед. Тэгээ хүний газар ер нь хамгийн удсан нь тэр чех үү? Гүйгүй би Оросд бас 2 жил бас нэг. Тийм бас байж лсэн. Тэгээд Австрали руу яг зорьсон нөгөө локейшн руу явж чадаагүй. Тийм ч таагүй. Наадад чектээр очиж гацаад. Дээ. Чех ер нь би аюу дуртай ч. Одоо ингээд миний тэр зураг мөрөг ярих юм бол дандаа чех. Энэ зураг хараа Праг. Яг Прагийн нэг гүр шүү дээ. Тийм. Хараа ихтэлгүүрийн зураг. Тийм байна. Энэ ихтэлгүүрийн зураг байна. Энэ ч цаатлын Андерс баригдсан үеийн зураг байна. Тийм. Тэгээ 24 оны зураг Аа байгаа үстэй. тийм биш үү. Тэр зураг 24 өгсөн. Тийм. Энэ хин Окторгуугийн зураач чи уран бүтээл. Тий. Одоо охтууд нь том болсон. Одоо эндээ байна уу? Бас хэлийн чанд манд руу. Биш энд байгаа бүгдээр энэ Монголд байгаа тийм Монголд байгаа. За. Бүгдээрээ одоо ажил төрлөө хийцгээгээл. Тий. Туслаа гарцгаасан. Тэгсэн. Тэр одоо байргүй 10 жил бас тэгээд одоо яаж нэг юм болгож юу? Оо яг хөө тэгэл хажууд айлын өрөө өсөж нэг үзлээ. Одоо дандаа хажууд орсон тэр дарамтын чинь амар мэдэрдэг. Жорлонд орох гэхээр айгаал. Нөгөө хошин шок бог тэр үе амар гардаг биш үү? Хажуу өрөө мөрөөгөө. Яг юм баггүй. Үнэн баггүй. Яг л тийм байсан юм чинь л тийм байсан. Тий. Тэгээ би одоо гайхаад идэв тийм мөнгө авч оруулчихад тэгээ дарамтлаад идэв те. Тийм шүү дээ. Тийм мөнгөнд авчаад те. Тэгээ гэр оролт байлаа. Тийм. Хаан бай. Ёо хаан байсан. 70 нохрын дэнж дээр хүртэл. Нийл амьдрал шүү дээ. Тэгээ би одоо ингэ надад ингэ би жоохон юмд баярлал сурсан. Тэрнээс олсон баг гэж би боддгийг. Хүн ер нь жоохон юмд баярлал сурвал тэрэн шиг гоё юм байдгүй байх. Өвд ингээд явж байгаа даарал гэртээ ороод ирэхээр олон цагаар ингээд тийм ажилтай явж байгаа гэртээ ороод ирэхээр гэр ингээд байртай дулаахан байранд ороод ирэхээр би баярлалдаг шүү дээ. Ямар гоё юм бэ. Би чи байртай хүн шүү дээ гэд. Одоо хүртэл би тэгж бодно. Гал төлөхгүй бол ямар хэцүү гэдгийг би мэдэн шүү дээ. Тийм. Тэгээ ороод ирэхээр гэр айгүй хөөцөл тэгээ байшин. Тийм шүү дээ. Тэгээ ингээд галаа төлчээд ингээд тэгээ дулаацах гэж билээ удна тий. Тэгээ ингээд наацах юм. Би нөгөө хамгийн инээдэнтэй юм. Аимсаа угааж явахдаа яг нүднээс нөлөөс гардаг байхгүй юу. Тий. Тийш зөөрийн устай шүү дээ тий. Тэгээ төмпөнд аимсаа угааж байгаа байхгүй. Тэгээ амар хэртэй болцсон. Тий. Ингээ шитгэдэг хамдаа ингээ даалбаа. Тэгээд ингээ угаахаар нөгөө хэрэн тэр төмпөнд болчихсон. Тэгээд тэнд ингээл ялцсан гайгаа тэр тэгээ юу гэж бодсон гэж би карантинтэй карантины усан ингээд угаасан бол ямар гоё байх вэ гэдэг нүднээс тарсарж ирсэн. Тэр нэрээ бас тий. Тэгэл нэрээ одоо ингээд гэр оронгүй байхад хүн 5 амтай гэрч сайхан санагдана. 5 амтай гэрч болох баашинтай болох өөр юмтай болчиход хамгийн гоё айгүй гоё тий. Өөр юм тий. Тэгээд чинь айлын тэр юунд бас амьдраад үзчихсэн бид чинь тий. Тэгээд яг өөрийн юмд ингээд хичнээн авссан ч гэсэн чиний юм байгаа даа байхгүй юу? Хинч шамагдэн чи те. Хой болмол гэж хэлэхгүй, муухай харахгүй. Тэгээ очоодмаар ломтон те. Тэр гэсэн те. Нойлдоо оруулж изээ дуртай сэгтэж гараад орчиж болно те. Байргүй явж хад ингэж боддог гэсэн шүү дээ. Ингээд хашааны болон ингээд байрны дунд хашааны болон биш те. Энд нь ингээд сарвч хийгээд ингээд байшин гэж боддتي. Тэгээ орчод гоё юм да гэж боддог байсан. Чи өөрхийн нөгөө дотоод юу л ажиллаад байгаа шүү дээ. Энэ байранд орохоос өмнө тийм мэдрэмж надад төрдөг. Би ер нь ингээд мэдрэмжтэй аяух ажилладаг юм шиг байгаа. Тэгээд манай байрч нь яг нүдэн битэрийн гэрлээд анх орж ирсэн байрч энд байр ахгүй. Яг энэ байранда юм. Яг энэ байр биш үү? Яг энэ байр биш. Энэ хажуу талын орцсон. Гурван давхрахгүй. Одоо урд талынх нь орцсон. Хоёр руу явах зараад явдаг чи одоо тэр юм уу? Тий. За. Би энд ороод ирсэн чинь би ингээд зүгээр л энэ хуучин гэртээ ингээд ирэхэд тий орхиж явсан гэртээ ороод ирсэн юм шиг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу. Тэгээ тэр мэдрэмж аягүй гоё юм бэл. Тэгээд би ингээд цонхоор ингээд ихтэй дүүрийг хараа сууж идэг байхгүй юу.
Тэг ингээд бүх юм ингээ харахаар яг тэр хуучин миний бага нас залуу наснд те яг л байсан. Хизээч миний амьдрал юу ч тохиолдож байгаагүй юм шиг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Би тэр үед би те 30-40 жилийн өмнө яг ингээл хараад сууж ирсэн. Одоо ч гэсэн ингээл тэгтэл тэр хооронд тийм ээ. Юу эсвэл амьдралд болоод ингээд те өнгөрчөө те. Тэгээ аюу сонь мэдрэмж. Их гоё чөлөөлж чаддаг юм аа л да тэгвэл. Магадгүй. Тий. Одоо ингээд хүмүүс надад ингээд хэцүү амьдралтай хүн хэв маягтай хүн гэж бодоод тах шиг байгаа. Би тийм үнэхээр биш. Тий одоо ингээд ууланд гарын ингээд эрүүл амьсгах хадтай амьдрал хэв маягтай орё ууланд алхахыг тэгээд бас нэг юу лээ. Фитнес явъя. Кето хоолны дэглэм юм байна. Тий. Хүний мэдрэмж шиг өөр их сонин штэ. Тэгээд тэр мэдрэмжээ мэдрэх чинь өөрөө тийм ээ айгу зөв юм гэсэн штэ. Чи яг одоо ингээ уурчин хүрээд байгаа юм уу? Игдүүчин хүрээд байгаа юм уу? Дургуучин хүрээд байгаа юм уу? Эсвэл хүн татаархаад байгаа юм уу? Тэ хүнд чинь айгу олон мэдрэмж ингээд чинь ингээл явж байгаа штэ. Бэлдэж байгаа штэ. Тэ би чамайг хараад миний мэдрэмж одоо ямар ч байгаа юм блэ тэ. Дотроо энэ чи юм гээд те одоо илүүчээ сууж байгаа чи юм билүү тийм ээ. Тий. А тэгвэл нэг тэр нэг мэдхгүй суунагдаг чинь өөрөө айгүй хэцүү л дээ те. Ягаад ахад мэддэхгүй те би өөрөө те. Тэгэл дугарж ятаал те. Хашил зөвлөх байхгүй юу? Хаш айгүй яг оновчтой зөвлөгөө хүн чинь хаш өөрөө байгаа даа. Хамгийн сайн хашиг мэддэг хүн чинь хашиг. Тий. Тэгэхээр заа нөхөр хашгүй. Одоо яах юм бэ? Би нэг чимнийгээд нөгөө джип апмар санагдлаа. Нэг жижигхэн. Тий, тэгээ хөдөө гадаа ингээд тэгээ манай нүдэн тэрэн дургуу аюу хатуу. Тэгээ чи өдөр шөнөгүй нэрэ хөдөө гадаа яваад ахгүй баг. Үгүй нэр тийм л дээ. Тийм болохоор ингээд аюу хатуу тэгээд цай багтай ач зэмрээ ингээд суулгаад явах юм бол багтахгүй. Манай хүн амар эсрэггүй хоёул ингээд хөдөө ингээд аюу гоё ингээд те явна штэ. Тэгэхээр гүчээ тэ андаа өдөө явахгүй үстэй. Гү нэрэлт юм шүү дээ. Нэрэл одоо жилийн нэг 30 хоногт гэр бүлээ аваад өдөө явдаг юм уу да хүмүүдаа л үстэй. Шилтэй тий. Тэгэл ингээд ингээл яг батаа туулах том машин л мөрөөдөд байгаа. Батаа туулдаг ингээл амар бүл авш. Нөгөө дөрөв дугуй маачдаг дайл дээр нь ингээл тэр 30 хоног л цөлөөд байгаа байхгүй. Тий. Тэгээ үлдсэн нөгөө 365 хоногийн чинь нөгөө үлдсэн 335 нь ээж байгаа шүү дээ. Тэгэхдээ би энэ дээр хараа би ингэж боддгийм шүү. Тий. Хөөг хараа нэг луугаа иднэ уу, лагаа иднэ үү те. Тэр хүний чадал байхгүй юу? Тэр хүний чадал те. Тэгэхээр би тийм чадал байхгүй. Би нэг анх заяа. Би 2009 оны жолооч. Бүсүүл жолооч болсон. 40 миллион гарсан өнөө жолооч болсон. Тэр би нэг би чинь нэг социализмын үеийн хүн болохоор нөгөө энэ майндсет нь яг тийм баян хүмүүс машинтай, хувийн машинтай баян хүмүүс байдаг. Би бол баян биш. Би тэгэхээр би хувийн машин хизээч би машинтай болно гэж бодож байгаагүй. Тэгсэн чинь яг одоо ингээд нөхцөл байдал чинь ингээд өөрчлөгдөв. Манай хүн нэлээд бизнес хийгээл. Бид нар чинь нэг юм юуны нэхмлийн сүлжмэлийн нэг манай хүн цех ажилуулдаг хуваараа. Тийм тэгээд тэр нь аягүй сайн яваад тэгсэн чинь манай чи ер нь жолоочулчих. Тэгээд зуураа машинтай болохгүй нэ. Нэрээ тэгээл тэгэл жолоодог өрсөөгөл гинт машинтай бол. Тэгээд хүн чинь машин аваад нэг баярлдаг штэ. Гэхдээ машин авах байхдаа хуучин машин авч байгаа маа. Тэг чи 2009 он гэхэд 95 оны машин авлаа да. Нэлээ он. Тийм нэлээ он хуучин тий. Гэхдээ өөрөө нэг Карола авсан тий. Тэг хүн чинь баярлах байтал би 3 хоног депресд ороод одоо би ямар мөнгөөрөө би бензин хийнэ гэж бодоод тэгээд бүр ингээд шамлаас утсан штэ. Тэг би аюу тийм сонио. Тийм байна. Тий. Яаж бензин хийх вэ гэж бодод. Тэгсэн чинь юу балаа юм боддгийм бэ? Бензин олдсон шүү дээ. Бензин хөнгөө тий. Тэгэл таксинд явж ирсэн. Одоо явсан та. Явсан. Улаанбаатарыг одоо бүтэн өглөнөөс тийм. Үгүй одоо тэгж би бас мундаг таксичин бол би биш. Биш. За эгч маань тийч хоол хийгээд ах шиг байна. Уг нэг танилцаа тавыг солиод ингэсэн завгүй л би хоол хийн нэр. Тийм үү? Та ер нь бас галтгаараа дуртай юу? Ер нь аюу санаа. Эхнэр бид хоёр ингээд хүүсэлэгдсэн юм шиг заримдаа. Тийм юу гэдэг.
одоо ингээд дэлгүүрт ороод их юм манай хүн багаж одоо алах одоо тийм хөрөө мөрөө тийм юм сонирхоод ингээд энэ айгу зүгээр юм байна гэдэг. Би халбар шанаа гаргуул явчихна. Энэ ясаа айтах. Би дандаа хөгжим сонсч явдаг байхгүй юу. Тэгээд би нүдэн байхгүй энэ хоёр байхгүй. Тэгээд би ганцаар ингээд ардаа ингээд гал тогондоо юм ингээд хөгжим сонсож манай хүн чимээгүй ороод ирсэн би яаж битгий өндөө чих гэсэн чи би цочсон чинь ингэж яана гэдэг чи яасан эмэгтэй гэх хашмаа алцсан юм чи яана гэдэг гэсэн. Хөгжим ер нь та одоо юу сонсож байна? Ер нь 50-60 оны рок. Тий 50-60 оны. За бүр 50 оныхыг ч сонсон дөө. Тий би чамд дараа нь хоёлоо суух юм бол эн чинь гоё пенс байгаа. Тий. Би нөө Казахстан, Узбекистан ингээд сая Орос яваад ингээд явахаар дандаа тийм хуучны зах ордог байхгүй юу? Хуучны юм зарж. Би Узбекистанаас би айгүй их юу авчирсан. Пенс. За бүтэн өдөр би сууж би пензэн дээр сууж би пенз ингэж яаж төвөрлж ялгаж авч байгаа. Тий. Тэр чинь ингээд үзэхэд чи хуучин пензнүүд энэ зургацсан байна уугүй юу гайл үзэн тэ ингэн тэ. Та чи бас өөр хөгжим тоолдог үгүй юу? Үгүй шүү дээ. Би хараа солгоо хоолоод би дууд болдоггүй хөгжим тоглож чаддаггүй гэсэн үрдээ хөгжим сонсгол дуртай. Тий. Ер нь аяас. Зүгээр дуртай. Зүгээр дуртай. Ээж аав нэр одоо айгуу тийм юм. Манай маам бол манай эмээ би эмийг маам гэдэг манай ээж манай эмийг маам гэдэг дуудаа сургацсан. Тэгээ маам гэдэг дууддаг байхгүй. Тэгээ овн говье. Ой гэсэн. Тэгээ түрүү жил лөө 2 жилийн өмнө нутгаар нэг очлоо. Сайхан л хэлээ. Номгон сүм гэдэг. Бүр зорж ицсэн. Тэгээ тэр их гоё байсан. Ээж аав нь бас хотынх уу? Тий, хотынх. Манай эмээ 24 онд хотод орж ирсэн гэж ярьдаг баха. Эмээгийн тухай ярьж ирсэн. Тэр манай эмээ тэр хуучин Кургузор гэдэг сэтгүүл аяг өгцөглүүлдэг байсан. Кургузор гэдэг сэтгүүл нэг дундаа нөө пенцтэй. Тийм сэтгүүл гэдэгс орсон. Тийм. Сэтгүүлийн дунд нэг юм нэгэн эвцэнхэр юм хальсан пенц байхгүй. Тэгээ тэрэнд аюух гой дуунууд өгдөг гэсэн. Тий. Тинчинээс Робертино Ларитемретиг тий Армстронг би тинчинээс сонсч би мэдчихсэн шүү дээ. Тий. Одоо надад юу байгаа шүү дээ. Робертино Ларитиг пенц байна. 32 дахь дэлгүүр шүү дээ. Тэрүүний хажуугаар ингээд 100 ингээд сүүдрээр нь ингээд явах айгу гоё гэдэг байхгүй айгу гоё сэрүүх. Тэгээд ер нь тэр газар их гоё л да гутлаар хоёр их гоё гудамж штэ тий. Тэргүүр явахаар надад ямар дуу санаанд ордог гэж сэрүүгээр хадны юу зэрэглээ нөгөө. Тэр надад орж ирээд идгээ. Яадаг яадаг тэд сонссон юм уу? Яас яа. Тий. Өвчтэйгээ танилцъя. Тийш ор хоёул галтгаа зочлоо. За энэ хоол руу орох уу? Хоол руу орё. Та ч одоо чамийн хоол хийгээд байгаа. Чи өлсөг бол хийхгүй байж болно шүү дээ. Үгүй өлсөж байна. За. Одоо өлсөн баха. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Монголын их хамаамаглан дүүх хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч нь их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтэв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Агро махны соус. Шаржигдэх шоколад амталж үзэх үү? Корнто Бьянка. Бэлэг чанарыг Бьянкагаас. Нэр чи хоёулаа танилцаагүй яваад байгаа шүү дээ. Сонш тэ. За. Нүдэн буюу Эрдэнэ туяа. Эрдэнэ туяа. Нүдэн ихч. За. Даашка. Лувсан дааш буюу даашка. Тавчаа сайхан уу та?
сайхан. Гэр зуур байна уу? Гэр зур. Гэр зуур. Тий. Энэ хүн ер нь бас гэр зуур байна уу? Яг явж явж явна. Гавьны хамралт танаас суу. Ханаас Аль байгууллага? би чинь юу штэ дандаа хуваараа юм хийж байна. Оо за. Тийм бидний үе чинь их нэг сонин үе штэ. Тийм бас нэг юм. Тийм. Тэгээд яг ингээд нэг альбом байгууллагатай ингээд нэг ажиллаад байсан хүн бол айгүй цөөхөн. Тэгээд дандаа хуваараа юм. Олон жил хуваараа юм хийсэн тэгээд. Тийм ба. Тэр механикийн машин тэргмэрг аваад юм сүлжмэлгээ те. Тийм. Нөгөө ноодорон юм хийдэг нэг том болгож бол чадаагүй. Зүгээр нэг цэгтэй байсан. Захиалагч нартай тэгээд Танаа байцлал үнэхээр гоё. тийм. Үнэхээр гоё. Тийм бид хоёр чинь байршлаад гээд түүнээс шин байр маяр гэдэггүй хүмүүс байхгүй юу. Тийм. Ер нь шин байр майранд орё гэж ер нь боддогчгүй тэгээд энд л байж байвал анхад 86 онд бид хоёр энэ хажуугийн орцонд байсан шүү дээ манай чинь. Гах маань ер нь галтаагаар хэр орж байна. Ер нь хоолоо удахаас л хийдэг юм да. Тийм. Тийм. Бид хоёр чинь нэг жаахан өөр. Би бол ер нь жоохон иршүүд гэх юм уу. За одоо бид нар хашаанд ингээд нөгөө үйлдвэрлэл явуулдаг байхдаа би хашаанд юм хийх ажил хийх айгүй дуртай. Ер нь гэрийн ажилд бол би нэг тийм дуртай биш. Тэтгэврт гарна гэдэг бол бидний амьдралын бас нэг шинэ үе эхэлж байгаа. Бид нар одоо та нарыг өсгсөн. Одоо хүүхд чухтуудыг харж марж бол чадахгүй шүү. Одоо бид нар зүгээр аялна, зугаална, амралт совилт явна энэ гэдэг бас тийм имээр үнэр бас их гарч шүү. Тэр байр суурьтай ер нь ямар вэ? Хамтлага нэг тиймэрхүү байдаг юм байна лээ. Гэхдээ бид хоёр бол шал өөр. Бид хоёр хизээч хүүхдүүдээс та нарыг бид нар төрөөсөө өсгсөн. Яах юм бид нарыг төрүүлээч гэхэд бид хоёроос гуйчаагүй шүү дээ. Тийм биз дээ тий. Тэгээд өсгсөн бид нар хэрэгтэй тий хүүхдүүд. Тэгээ хүүхдүүд одоо бид хоёрыг бол нэг хүүхд чухт хараад өгөөч инээ тэрэг гэхгүй бид хоёр дуртайгаараа л аялж явдаг. Тийм. Тэгэл ер нь аялал бол бид хоёрын хобби болцсон. 5 сарын 9-нд бид хоёр нөгөө Чүнчэн хот руу явна. Оо за дандаа хилд аваа явчихд юм байна шүү дээ. Ер нь хилд авчих. Дотоодын аялал маяллаа хийдэг юм уу? Хилд авчаад би маа гэж байхгүй. Ер нь тэгээд жоохон хилэндээ салхачаад идэв юм аа. Гоё юм байлээ шүү дээ. Өнгөрсөн жил бол бид хоёр нэлээд их явсан. 4-5 улсаар явсан. Оо за. Тийм. Яг бас бодоод байна л да одоо бид нар чинь 60 хүрлээ те. Тэгээд ер нь жаахан явж юм хүмүүс үзэж яаж яахгүй болол гэртээ дэвэл тэгээд ёстой нөгөө хөгшөрч өгдөг хичээл юм болно шүү дээ. Тэгээд ер нь бид хоёр чинь нөгөө аялалд явахаараа ингээд нөгөө аялын групп байж шүү дээ. Бид нартай хамт ингээд яг хөтөлбөрийн дагуу нэг яа гэдэггүй болж өгвөл ингээд бид хоёр сонирхол арай өөр байхгүй юу? За тосгон үзье. Энэ тосгон нь ямар байдгийг, тосгоных нь хүмүүс нь ямар байдгийг, за энэ бода царайны талбай нь ямар байдгийг ингээд нэг тиймэрхүү юм сонирхоод явцдаг. Түүнээс шопинг хийхгүй бид хоёр баг. За хэвлээ тэгээд сайхан өнөөдөр сайхан хууч хөрж хонно хашаахын хоолны ард хөдөлгөөс сайхан яриад хэлгээдгөө. Тэгээ. За бид тэр байгаль долдог дээр ирчээд нэдэд. За болгоомжтой. Яг байгаль нуурн дээгүүр явж байна. Тийм байна. Чи хаадаа харагдаж байна. Би энд байна. Ахаа за. Укрэ махтай хуурга. Чинцатай хуурга. укрэ махтай хуурга. Тий. Би нүнэг юунаас сурцээ. YouTube-ээс сурцээ. Ямар ч улаан гахаа мах гэсэн баг шүү. YouTube-ийг хуургатай. Тий. Гахаа улаан мах тий. За манай нэвтрүүлгийн нэг
одоо нөгөө зочин очсон айлтайгаа танилцдаг нэг юм уламжлалтай. Тэгэхээр хоёлоо гоё нүгээр санаачин байвал бас хүмүүстэй сонирхолтой тий. Энэ юу нэ энэ хамгийн үнэтэй хувцсны хөлгүүрээ. Хувцс хатаагч юу? Тий. Маш үнэтэй авсан хувцс хатаагч. Тий. Хувцсны хөлгүүр гэж. Энэ дээр тэр алхаж гин үү? Алхасаа нэг хэсэг. Алхалгүй яах вэ? Тий. Тэгээд яг зориултын дагуу хувцсаа одоо хатааж ер нь нэг тийм уламжлал гарчдаг юм аа. Байдаг юм аа. За энэгээр сан гэр бүлийн зургууд. Тий. Би тэр жил бид тэр ихнэрүүдээр нөө юу хийсэн? Хурмаа хийсэн. 40 жилийнхаа хурмыг хийсэн. Хэдэн жилээ? 40 жилийнхаа. Энд чи одоо нөгөө алтан хорим маягийн үгүй юм бэлээ. биш үү нөө? Тий, юу гэлээ зис мис гэсэн шүү бүр. Тийм үү. Тийм бүр тэгж 50 60 жил мэл болж алтан хорим. Тийм баг. Оо за. Тийм баг. Ямар гоё хоримын ордонд бас ингээ орох сайхан шүү дээ. Тэр гоё юм бэлээ тий. Амныхаа зэйтэй горуулаад энэ чи булганцсан. Булгын зураг авахлаад. Ааха. Энэ гоё зургнууд бүр хуучны зураг юм уу? Тий, энэ бүр 58 оны зургнууд. Манай эмигийн авчирсан зургнууд. Манай эми чинь Америк биш аюу Чехэд амьдарч сурж исэн. 50 онд тийм болохоор Праг надад аюу их ойр дотн байдаг. Таны пянцны болно уу? Тий. Одоо юу яасан? Миний пенснүүд тэр сонгон дээр өрөөтэй байгаа. Өрөөтэй байгаа. Тий, энэ надад шинэ юу Queen хамтлагийн пенс. Хөөрхөн пенс олгож байна чи. Өөр дөр стикертэй. Тий, яагаад би энэ нэг цуглуулсан гэх юм зүгээр нэг бас л нэг иргэн дурсах. Манай гэрт яг нэг иймэрхүү моно ийм пенс олгож байсан. Энэ бол моно биш л дээ. Ааха. Гэхдээ яг нэг юм чамдан ман. Тийм ба чамдан маягийн тий. Хөрхөн хаашаа аваа явчих болдог. Тий. Энэ стил би их дуртай. Гоё штэ. Тий. Энэ стил. Ер нь ингээд нэг 60-аад он, 70-аад он тийм ээ. Тэгээд нэг хиппи. Тий, хиппичүүд нэг явуулын маягийн, цэга маягийн тий. Би өөрөө ер нь нэг сэтгэлдээ хиппи юм шиг байна. Тий, юм захирагдахгүй. Тийм ээ. Тэгээ ус төрд би нэг оролцохгүй. Тийм ээ. Тэгээ жоохон чөлөөтэй. Яг өөрийнхөө кафеар тий. Хөгжмөө сонсдог. Энэ 20 жилийн өмнө авсан зураг ихнэр хүүхдүүдтэй манай баг охин том охин залуу байж. Арай л залуу байж тий. Залуу байж. Тийм ээ, арай л залуу байж. За энэ их гоё юмнууд байгаа ба. Энэ харааш тий. Энэ одоо хүртэл явж идэг цаг. Одоо хүртэл явж байгаа юм. Тий. Одоо ажилладаг цаг. Тий, энэ нэг өдөр Казахстаны нөгөө хуучин эдлийн зах дээрээс нь. Энэ бас одоо хүртэл явах. Энэ ажиллахгүй. Яг ажиллаж магадгүй зүгээр би нөгөө юуг нь олж хийж чадахгүй байгаа юм. Батарейг нь. Нөгөө бүр юм хуучны том бүдүүн батарей ордог. Тий, уг нь байдаг л та би хийж амжаагүй л явж. За энэ ямар гоё шатрав вэ? Тэгээ энэ яг зүгээр бэлгэлсэн шатар. Энэ ямар зураг юм? Энэ Япон маягийн зураг шиг लागдаг. Япон биш. Японч гэж болох юм да. Тэгээ ингээ сайн ингээ ажих юм болохоор энд хүмүүс байгаа. Тийм байна харин. Энэ дээлний торог. Хүр орхоо тий. Тэгээ зүгээр нэг дээлний торог зарж исэн газараас очиод худалдаж яваад тэгээд би жаацлаад ийм зураг болгочихгүй юу. Юу аим мэдрэмжтэй энэ одоо. Тийм байна уу? За энэ болон таны ажлын болон байна. Энэ миний ажлын болон тий. Ажилч гэжтэй энэ дэр би жоохон хөвчиг тоглоом тоглодгийг. Энэ нэг хараа да. Энэ сая эрхүү явж байгаад энэ хэн бэ? Сталин байна. За энэ хэн бэ? Алей нөгөө тийш хараа л да. Хий юм бэ? Жуков юм уу тий? Ийм болж авлаа. Би манай найзынд Орос найзынд хүүхэд ахдаг юм байсан. Хүү чи надад өгч гэсэн. Йоо аав гэд. Тэгээ би гуугаад авчихсан. Энийг бол зүгээр хүүхэд насаа дурсан. Шаталтай бол би ийм цуглуулгаа би дахиж нэг хэдэн ер нь авмаар байна. Гэхдээ энэ өөр гар хийцнийх захиалгаар энэ бас нэг охин би надад бэлгэлж ийсэн. Энэ бас бэлгэнийх энэ бэлгэнийх. Тэгвэл энэ өдрийн үнийг би дийлж авч чадахгүй. Нэг ийм нэгтэл нэг 500,000 төгрөгийн үнэтэй болно. Гар хийцдэх. Тэгээд за хамаагүй барьж болохгүй ч гэсэн ингээд зүгээр ингээд үзтээ аюу хүнд. Нөгөө доороос нь барь. Ингээд тийм байна. Хүнд ууз. Цул цутгуур юм шиг шүү дээ. Тий, энэ нөө нэг юу тугалган цэрэг гэдэг чинь шингэн тугалган цэрэг байхгүй юу? Энэ ч гэсэн тийм энэ хараа. Аюу хүнд. Тийм байна. Тий.
Жинтэй юм. Тэгээ тараа энэ бүх энэ юу аюу нарийн хийцтэй байгаач. Тийм байна. Маш нарийн. Сууна тэр хоёуг дуу Тийм бүрээ тий. Одоо нэг Америкийн тэ хүнд ба умрдын дайм болсон шүү дээ иргэний дайм тий. Тэр үеийн яг жинхэнэ их бууны макет. Яг тэр загвараар нь хийсэн. Тийм бас аюу хүнд тий. Тэрийг болохоор нэг бид нар сая нөө Пенсильвани мужи улс яваад тэр Аймш гэдэг тийм итгэд өнөшлөлтэй хүмүүсийн тосгонд очив. Юуричүүд юм. Биш Аймшуд. Аймшуд гэдэг нь одоо нөө цахилгаан тог хэрэгэлдэг үү? Одоо хүртэл тэргэж амьдардаг. Тэгээ тэдний тус одоо хүртэл ийм тэргээрээ явдаг бид нар. Оо за. Тийм ийм тэргээрээ хүүхд зөөгөөд ингээ хажуугаар зөрөөл яваа тий. Кино минундэр ер нь Аймшуудын тухай гардаг шүү дээ. Тэр зураг тань зөрүүлж тусгайлан хийсэн зураг байна тий. Тийм дандаа нэг радиод ажиллаж байхад тий ингэж зурж надад дурсахж ирсэн. За, номнууд. Номнууд гэх юм бол арай гой номнууд байгаа. Би номнуудаа ер нь айгүй хайрлаж. Тий яа тийм дандаа дээр хууч ном. Ер нь ихэнх нь орос номнууд байдаг юм да. Генригийн энэ номыг би сая явахдаа эрхөө явахдаа би энэ нэг авсан. Энэ миний хамгийн дуртай зохиолч нэг Генри гэдэг. Тусламжтай болно ч гэж боддгоо. Тий. Яа тийм бол ихэн байх тусам төвөгтэй юм шиг санагддаг надад. Баах тусам амар. Тий. Нөгөө хамгийн жаргалтай нэг ямар хүн хүсэл нь баг байх тусам жаргал нэх байдаг гинэ. Тий. Ихэн үсэд байвал тэр чинь тэрэндээ чөтрлөгдөд юм. Тий, ингэж байдаг тий. Хүсэх юм баг байх тусам. Тэгтээ чи одоо тэгээ гэгэрчиг үл байна л да. Хүсэх юм гэх юм бол одоо нэг юм камер тийм л юм хийсэд багч. Тэгээ тийм юмд бол мөнгө хайрлахгүй. Тий ингээд аппарат ч юм уу тийм юмд бол ингээд мөнгө зармал үү. Тий. Энэ нөгөө Брюловын нэг Брюловын нэг помпын сүүлчийн өдрийг зурдаг хүний юу гүнгийн ахайтан Самайлова гэдэг энэ тэгээд тэр яагаад гүнгийн ахайтан Самайлова гэдэг зургийг гэхээр одоо энэ нөхө жинхэнэ ориг дээр бол энэ ч Самайлова гэж бичсэн байдаг юм байна л та. Тэгээд гүнгийн ахайтан Самайлова гэдэг. Аюу нэртэй зураг л та. Манай хашаахын зэ доороос 2 дахь зэ гэж байгаа юм тий. Хэн блэ чамаг? Даваад орч. Даваад орч. Одоо хэдгээр анги? 2 дугаар анги. Чи 2 дугаар ангид аягүй том биш тий юу? Чи ангидаа ер нь өндөртөө ордгоо. Тий, хамгийн өндөртөө. Хамгийн өндөртөө ордог гэж шүү дээ. Хичээлэн давгүй юу? Давгүй. Аль сургууль зүвдээ? 24-р сургууль явдаг. 24-р сургуулийн 2-ын Г ангид явдаг. Зуны амралтаараа юу хийх дуртай вэ? Би юу? Тий. Нэг хөдөө мөд аялах. Хөдөө аялах дуртай юу тий? Өвөө имийг дагаа явчих уу? Нөгөө имээ өвөө дагаад явчих. Нөгөө имээ өвөө дээрээ бас дагаа явчихна тий. Өвөө имээ ярих хүнд нэлээд юм. Хоёуланд. Яа. Одооны энэ хүүхдүүд тал алдна гэж байхгүй шүү дээ. Хий алдна гэж байна. За, хичээлийн амжилт хүсье. Онц сурна шүү заяа. За. Окей, чи одоо зургатаар харж байгаад яг онц сурна шүү гэд хэлсэн шүү. Дараа нь хэдэн жилийн дараа за би одоо онц сурна гэж хэлчихэд нэрээ юу хэлээгээд тэгээд аваа. Онц сурна шүү заяа. За. За, юм мундаг залуу байна да. За, хоол яаж байна? Хоол дөгчин шүү. Дөхөж гин үү. За, би хоолн дээр танд гоё бэлэг гардуулж өгнө. Хоолноос өмнө. За. Манай нэвтрүүлгийн ивент итгэж Багро брэнд ажилтгий. За, Багрог одоо мэднэ шүү дээ, тийм ээ. Багрогийн маань эн чи одоо их олон төрлийн бүтээгдэхүүн байгаа гэж. За, эн чи одоо ингээ гоё махны соус, салаад, өгөрцөй, хүрэн манжин далах салаад одоо бүхэл гоё амттангуудын би гоё дээжүүдийн сорлоод аваад ирсэн байгаа. Тэгээ Багрогийн маань хамт олон хашаахын гэргийд гардуулаа өгөөрэй гэд уламжлан дамжуулан явуулсан байгаа шүү. За, жинхэнэ одоо Багрогийн хамт олонд баярлалаа. Тий, жинхэнэ одоо Монголынхоо газар шороо хөрсөнд тарьж ургуулсан одоо цэвэр одоо экологийн гаралтай хүнсний ногоогоор Монголдо эх орондоо үйлдвэрлэн гаргаж байгаа Багро брэндийнхаа хамт олон бас нэвтрүүлгийнхаа бүх үзэгчдийн өмнөөс баярлалан талархснаа илэрхийлье. Маш их баярлалаа. Өглөөхөө чиг амтлаа да. Багро махны соус. За, хаш күк шоу. За, одоо хашаахын маань хийсэн гарын хоолоо зоглох юм байна. Та ер нь бас хоолнд бол авьяастай юм шиг байна. Царай зүс өнөр танар манар бол одоо
Одоо бушуухан идмээр болтол. За. Авч шээ. Та энэ хоолороо бас дагнаад юм хиймээр юм шиг. Ресторан бол юм уу? Тэ хашийн ресторан гэдэг, хаш ресторан гэдэг нэг юм шиг. Ирсэн хүн болгонд эндээ хийж өгдөг юм уу? Одоо хүмүүс залхаж байгаа баг. Гэхдээ захиалаад ирээд иддэг шүү бас. Мөрөө алиа шахаа тэрийг хийж байгаа чи. За одоо халан дээр нийтээ. За сайхан хорцоо. За тэгээ. За альнаас нь хэлж идэв даа чи. Айл айланд гоё харагдав. За энэ гахаа махнаас нь явсан юм. Энэ хурм мэнж шүү. Баг руу. Аа баграач их. Тий. Яа. Би угаасаа баг руу авдیں۔ Багад юм банга хэрэгч юу? Тий, авдаг. Энэ хоёр хоёулаа надад байсан шүү. Та миний өсөж жорч чараа. Тий. За өөртөө хийгээд тэгээд аваа. Янз бүр хамахны амт цамт бол бүр яцах бодоо бол. Надаас болохоор нүдэгч таны буузыг идэ гэж хэлдэг. За. Дараа нь ирж нүдийг чи бууцыг иднэ. Тэгэхээр нөгөөх нь онгороцтой айгүй хийн штэ. Бууза. Буузнаас систем монголчууд уудаг шүү дээ. Яаж ч байсан тэгэл идээл. Ороод үүдэг тэрнээс. Гахалтай уул шүү дээ. Янз. За. Хоол бүр кул байлаа. За. Ярих юм байхгүй. Хөлсөө гарт хоолдлоо. Хичнээн өдөр хоолддог юм шиг л байдаг. Ажлаас ирсэн аргагүй. Тий. Гэхдээ ороо хоол идэх муу. Олон хүн илт юм аа. Яах вэ? Чи бас нэг зургандаа зориулж идэж өгөөд. Уг нь би ороо хоол идэхгүй байна шүү дээ. Уг нь идэхгүй юм. Тий, тэгтэрээс амар идэж. Амар идсэн. Хоёр чоол байлаа. Сая танад 10 жилийн ангийн хүүхд ярьж байгаа юм уу? Тий. Орос хүүхдүүд танай анги тийм олон байсан юм уу? Үгүй Монгол хүүхд 4-5 хүүхд байсан. Оо за одоо найзууд таагаар байна. Үгүй би ганцхан найзал болсон. Тий. Тэр надаг болсон би болоогүй. Тий. Бүхэл одоо хуучин зөвлөлт холбоот улсаас бүгд ирдэг байсан байхгүй юу. Тийм болохоор зарим нь одоо Азербайджанд байна, тийм ээ. Зарим нь Белоруст байна, зарим нь Украинд байна. Сая ингээд фэйсбүүкээр энэ фэйсбүүк ч одоо тэгээд бас хэрэгтэй цагтай хэрэгтэй юм аа. Оо тийш хэрэггүйг болохоор бас хортой юм аа. Аха. Тэ. Үгүй ер нь ямарваа нэг юм те чи одоо жишээ нь заяа ундаг тэрэг машина тийм ээ. Чи яг зөв идлээ чи зөв хэрэглүүл машин шиг хэрэгтэй юм байхгүй те. За чи мөргөлдүүлээд юм өсгөл те. Ингэж явах юм бол эвдрээд зогсчих юм бол тэр шиг гайтай юм аа. Тэр шиг гайтай юм байна. Тэгээ яг тэрнтэй адилхан яаж хэрэгжилж гэн тийм ээ яаж янаас л шалтгаалж энэ чинь ямар балансанд барих уу? Тий. Хэрэгтэй юмдад ашиглалаа тий. Тий. Өөрийгөө нэрвдүүлэх гэж энэ нэг ашиглаад ер нь би дэмэл гэж л боддог шүү дээ. Тий. Нэг замун ингээд хүмүүс ингээд телевизтэй хэрэлдээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тий шүү дээ. Тий. Яг фэйсбүүктэйгээ хэрэлдээд юмэргүй шүү дээ. Тий. Би өөртөө ч тусдаа тэр хүнд ч тусдаа надыг харж бухимдаад яах юм те. Тэгэл блок. Тэгэл ч тэгэл амар. Тэгэл ер нь жоохон сөрөг ингээл ягаад шууд блок. Тий. Яг энэ ч нөгөө миний орчин байхгүй юу? Тий, миний орчин байхгүй. Би сонсох гэсэн дуртай юмаа сонсоод яагаад явж болдгоо ярих гэсэн дуртай юмаа яриад тий. Найзуудтайгаа харьцаад явж исэн дээр шүү дээ. Таны орчин одоо хэдүүлээ байна? Тий, миний орчин одоо 100,000 төрсөн шүү. Яа. 100,000 гараад авчихсан. 100,000 111 хүн байна. Аюулгүй хашаахын маань орчин одоо бүр 100 гаруй мянга бол олцсон. Бас ингээд гоё юм штэ. Хаш алимаа гэж явдаг те. Тий, хаш алимаа гэдэг. Латинаар KH-тэй бичдэг Тий, лээ. KH-тэй. Тий, KH-тэй. H-тэй бичдэг. Хаш алимаа гэдэг. Тэр мэдээллүүдийг гоё ингээд өгдөг болохоор би бас санийг аюу гоё энийг их гоё зөв зохистой төвшөнд хэрэгэлдэг. Хэрэгтэй юм аастаа аваад хэрэггүй юм бол. Тий, ер нь тий ингэж чаддаг гэж боддог. Тийм байна. Одоо ингээд мэдээч ингээд өөрийнхөө нэг wall дээр тийм ээ өөрийнхөө юун дээр хоомд ороод ингээд
ингээд юм үзэн шүү дээ мэдээж хүмүүс юу гэж юу яаж ийж өгвөл те би ч бас хүмүүс дагна тийм ээ. Тэгэл надад сэтгэл таарахгүй юм хүмүүс бичсэн шүү дээ. Хүмүүс бичин ингэн постлн заримдаа уу яах гэж тэгээд боддог ч юм те. Гэхдээ би хизээж тэр хүмүүсийн дур би коммент бичдэг. Зөв би ингээд ер нь хандлага дээр би ингээд хүмүүсийн хоорондоо харилцаа хандлага дээр би ингээд харддаг. Ингээд заримдаа ингээд хүмүүс ингээд юм асуухаар сонссон ч юм уу гүч юм мэддэхгүй ингээд. Тийм үнтэй харилцах аюу хэцүү байдаг тийм ээ. Дуурахгүй ч юм уу те. Эсвэл хариулахыг хүсэхгүй ч байгаа юм шиг. Тий. Эсвэл бол тоохгүй ч байгаа ч шиг тий. Үл тоосон байдаг. Тий. Айгу таагүй те. Тий. Тэгэхээр яг л тэгээд за ойлголоо гэж явахаас өөр. Та өөрөө тэнд хүнд бас тийм мэдрэмж төрүүлэхийг хүсдэггүй. Би ёстой хүсдэггүй тий. Би ямар сайндаа ингээд нэг ингээд хүнтэй ингээд ярилцлаа гэж яагаад би ааха гэдэг ингэдэг байхгүй. Тэгээд тэр чинь би ойлгож байна гэдэг. Би тийж бодож хамгийн бүдүүлэг хүн бол хүнийг юу ялгаж үздэг хүн. Тэгээд хичнээн тэр боловсралтай байж болно, хичнээн дарга байж болно те. Хүнийг л чи ялгаж л байгаа бол өчөх хүн гэж би бодно. Би тэр нэг хүнийг эвгүй байдалд оруулах, хүнийг үл ойших чинь өөр хамгийн амар юм байхгүй юу. Гагаринтай нэг тохиолдсон явдал нэг актер нэг явдлын нэг Вестминстерийн ордонд өргөдөд хатаа хамтаа цуг нэг цай уусан төг үйдэг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нимбэгтэй цай өгж л дээ. Тий. Гагарин тийм Гагарин тэгээ цөмөр ингээд нэмбэгтэй цай ингээд дууж. Тэгсэн чинь Гагарин яг удаа тэр чинь тусхны хөө шүү дээ. Тэ нөөтг нь аваад ингээд ингэчиж тэгээд тэр ордны ёсон тэр аюу бүдүүлгийн ингээд байж болохгүй. Тэгэл тэр ордны бүх цуг хоол идчихсэн хүмүүс гээд тэгэд Гагарин эвгүй байдалд орсноо ингээд мэдээд бүр бандах гэж нэг нэ. Тэгэхэд хатаан өө бас ингэж болдг юм биш нэр ингүүл гоё юм биш тэгээд яг Гагарны үйлдэлсэн үйлдэлийг дураагаа тэгээд цөмөрөө нээлдээд тэгээд Гагарныг эвгүй байдлаас аварсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүнийг эвгүй байдалд оруулдаггүй хүнийг би боловсон хүн гэж би дүгнээд байгаа байхгүй юу. Би айгүй баярлж ирсэн. Юун дээр баярлж ирсэн юм. Том юун дээр хүлээ авалтан дээр ингээд орцсон. Тэгээд ингээд аюу том цагаан скатертэй. Тэгээ би өөр айгу садарч сая хараа үзтээ те өндөг харгалдаг те юу салах пат гал би нэг вино ингээл асгаал ирсэн те тэгэд юу ч болоогүй шиг тэгэл ингээл тоохгүй өнгөрчихөж байгаа байхгүй тэгэхээр юм өнгөрөө зурх те тэгээ яана гэл ингэсэн бол би бүр эвгүй байдалд орох байхгүй юу харин тийм яана одоо уучлаарай гэл өөр л эвгүй байдал би бүр те тэгэхэд тэр хажууд сууж исэн тэр хатагтай бол юу ч болоогүй юм шиг ингээл юу цадгаа авчираад ингээд авчих тэгэл цав гээл ширгээгээд би тэр нэг хоёр дахь удаа нэг юм дээр би айдсан. Нөө ингээд нэг хүүхэн би залуу байхад бас их дүрсгүй байсан. Тэг ингээд нүдэнд амар том цохиолоод ингээд амар ингээд хавтаад ингээд тийм юу болчих шүү дээ. Үнтэй даалдахгүй юу. Тэгээ би санаа зовно шүү дээ. Энэ одоо ингээд тэр хүн надтай тэр миний синякны тухай юу ч асуугаагүй юу ч надад ийм нүд ийм амар болцсон байна гэдгийг тэр хүн харж байгаа шүү дээ. Тэгээ зүгээр ингэж ярьж тэр миний тухай юу ч яриаггүй гараад явчих. Би ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Надад юм хийсэн бол би хотлоо хэлэх байсан байт юм те. Тэгэд явчаад тэгээд дараа нэг тэр аюу том сургамж болсон л да. Дараа нь явж исэн чинь нэг таньдаг хүүхэн олон жилийн өмнө бас ингээд хүүхэд эмэгтэй хүн бүр эвгүй шүү дээ. Тэгээд надтай ингээд уулзахдаа энэ нэг ингэж яриад тэгээд би ингээд тэгэнгүүт нь би нөгөө явдал санаанд оронгууд шал өөр юм яриад ингээд инээлдээд ингэж яриад огт асуухгүй би тэгээд яваад тэгчээд тэр үйл явдал ингээд мартагдчихаа тэгээд 2-3 жилийн дараа дахиад тэр хүүхэндээ даралцсан чинь хашаа биш юм амар баярлж явдаг шүү. Яагаад чи надаас тийм юм асуугаахгүй. Би бас яагдсан шүү дээ. Тий. Тэгээд надад баярлсан ба шүү дээ. Дөөрийн театрт би нөө тайз засагч хийжсэн 16 настай нөө зунхаа амралтаар. Тий. Тэгээд би юу тэгээд ингээд нэг ажилдаа яарад очдоход ингээд явж исэн чинь нөө дөөрийн дуу чинь нөө
бандгуй штэ. Бандгуй амар джентльмен тийм хувцастай амар плаш өмссөн, гадуур цов өмссөн. Тэгээд нэг 3 хос өмссөн те. Тэгээд хэдэн цаг болж байна гэдээ би зүгээр л те. Тэгсэн чинь тэр хүн заяа би хажууд нусанхай муу буцаан те. Тэр том товчоо ингээд гаднаа товчоо тайлаад пижакныхаа товчийг тайлаад дотор калонц цаг гаргаж ирсэн. Миний хөөд хэдэн цаг болж байна гэж хэлээд тэр надад нэг 30 секунд л зарцуулсан. Аюу анхаарал тавиад надад би тэр үнийг 30 40 жил мартахгүй шүү дээ. Би тэгэл би уцаа джентльмен хүн гэдэг чинь яг ийм байдаг юм байна. Дөө яг нэг ингэж хараа. Тэгвэл одоо 2000 оны ихэр юм одоо нэг ингээд мөнгө даллаа ингээд хүмүүс ингээд ирээ суугаад ингээд мөнгө ингээд ийсэн төрөвчөө даллаа. Тэгэхэд хүмүүс юу гэж фэйсбүүкээр ингээд бид нэр бүгдээр айгу ухаантай тэр хүмүүсийг шоосон заяа. Ямар арчаагүй юм те тэгээд мөнгө даллаа. Яг нэг талаас мухар сүстэй арчаагүй. Тэгэхдээ би өөрөө баргалж тийм байдалд орж исэн болохоор би тэр хүмүүсийг би буруутгахгүй байхгүй юу. Аргагүй болсон тэр хүмүүс заяа. Нэгдүгээр заяа. Итгэл үнэмшлээ алдсан. Яац. Тэгээд эцээц тэр хүмүүс чинь бидний ахын дүүс байгаа шүү дээ. Тийм ээ. Бид нар тэр хүмүүсийг тийм байдалд хайчаад тэгээд дараа нь шоолоо сууж явах чинь хэр зохистой тийм ээ. Тэр нэг үйлдэл хийж байгаа хүнийг харин бид нар те шүүх ёстой байхгүй ингэж болохгүй ингэж те ингэж мөнгө хийж болохгүй гэдэг ч юм уу те энэ бол лойр гэдэг ч юм уу тийм ээ илрээд энэ нөгөө нэг шизофрени гэдэг шизо гэдэг чинь хүн болгон байдаг гинэ илэрдэггүй юу гэдэг л хоёр асуудал байна. Тэгэхээр чи бид тэр шизогоо жоох нуугаад байж магадгүй тий. За биш барах дууддаг баг. Тий. Тэгэхээр тэр нэг сэтгцийн нэг өөрчлөлт бид нар хүн болгонд цоо ирүүл хүн ер нь хэцүү тий. За ёстой гоё ярианы араас түүнээс гарын бэлэг гардуулна хата. Хүү надад бас байгаа мó. Маань чи маш. Юу вэ? За 5 нүдэн. Нүдэн гэдэг чи юу? 5 нүдэн гэдэг энэ брэнд та одоо за сонсч ирсэн уу, сонсоогүй юу? Чих дэсчихсэн л юм шиг байна. Баха. За манай нэвтрүүлэг, танаа тооны нэвтрүүлэгтээ манай 5 нүдэн брэнд олон жил хамтран ажиллаж байгаа. За сайхан хамт олон байдаг. Тэгээд энэ одоо яг одоо монголчуудын эртний одоо өвгдийн маань хэрглэж байсан тэр одоо аягны их загвараас нь санаа одоо загварыг аваад чи бүр одоо хүннүү үеийн тэр одоо хэрэгсүр юунаас гарч ирсэн одоо их стейтсийн тэр эртний үеийн хэрглэжсэн эдээс одоо их загвар нь тэр загвараар нь хийсэн гэсэн үг байхгүй. Тэгээд технологийн дэвшилтэд хослуулад энэ бол ямар гоё гангар шаацсан байгаа. Хоолных, цайных гэд. Тэгээд дээшээ харсан сав одоо айлт дандаа эдийн ундаа элбэг байхын бид нар ч одоо таних шиг нөгөө мухас үсэг гэдэг шиг энэ чинь бэлгэдлийн юм а бид нар байнгын бодож шүү дээ. Тэгээд одоо 5 нүдэн маань ч нөгөө 4-10 ингэж тавихаар 5 нүдэн хээ бий болдог. 4-10 гэдэг маань өөрөө өсөрж үржих юм бэлгдэл гэл тийм ээ. За гэдэг их олон бэлгдэл одоо зүйлийг өөртөө агуулсан энэ сайхан 5 нүдгийнхаа аягны дээжийг бас хата. Хөргөн барий. Маш их баярлалаа. Баярлалаа. Задлаад үздэгэн шүү дээ тий. Наа чин айхтар наалт малттай. Ийм юм хүн бэлгэлэх аюу гоё шүү дээ. Гоё шүү дээ. Аюугаа бүр бартан байд шүү дээ. За. За ийм сайхан. Энэ одоо шаацангийн энэ хөхөнгийг монголчууд одоо энэ шаацангийн түүхэнд оруулсан гэж гэдэг юм байна тийм түүхэндээ. Энэ дуу муу бас гангар шаацсан байж ондоо гэдэг юм байл шүү. Ондоо туурдаг юм. Ямар гоё. Доотлон том. 3 цайных 3 хоолных байгаа. За. Доотлон бол том. Одоо чи 3 бооз. Гангар шаацсан гэдэг чинь энэ юм байна тий. Хараа хот наачаад. Янз. Таалагч нь. Гоё. Баярлалаа. Би ер нь ийм шаацсан малзан байгуу дуртай шүү дээ. Манай гал дуганы тэр юу харсан уу? Тэгсэн. Тийм ээ. Бас тэгвэл хоббитой юм тий. Гэхдээ нэг ийм жоохон нэг юм авгаалаг зам байгаад байна. Тийм аа. Байгаад хариулын энэ бол танаа зэд. За.
Энэ эвтэй дөрөв хамтан Тумбашин зурагтай. Оо, за. Би одоо энэ брэнд одоо 5 нүдэнтэй маань бас тэдний маань гаргадаг бүтээгдэхүүн байхгүй. Тэгээ Зөв Зүй гэдэг брэнд байхгүй. Зөв зүй. Зөв Зүй нэр нь байхгүй. Оо тийм байна. Зөв зүй. Зөв Зүй. За. Тэгээ одоо энийг ингээд зөв зүүж эргүүл одоо эвлүүлээрэ гэж. Энэ пазл байхгүй. Тийм байна. Пас. 500 ширхтэй. Оо за. Хараа. 500 ширхтэй. Оо зөө. Том болно он ч бас. Тийм ээ тий. Гэх юм бол. Оо за. Тэгээ одоо Би одоо хүүтэйгээ бас юм пазл үз таранда. тий ер нь тэгдэг шүү. Тий. Оо өстэй. Дотроо заа. Та одоо гадшаа дотогч явдаг. Гадныхан бас бэлгэлэхэд айгүй гоё. Энэ чинь дотроо англи Гэтэ би энэ нөхөнд бэлгэл болохгүй үстэй. Тийм та наадха дараа ирэхэд эвлүүлээ жаазандаа өлгцсөн байгаа. Үүрэг өгöd байгаа юм яагаад. Зөв зүйтэй юм хийж байна. Тийм хашаал их зөв зүйтэй хүн байна шүү. Тийм. Энийг их зөв зүйж эвлүүлээрэ гэдэг. Ямар хөрх юм тий. Манайхын хөрхөн пазл гаргадаг гэсэн тий. Стогой. За тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгч 5 нүдэн брэнд, Зөв Зүй брэнд, Багро брэндтэй маш баярлалаа. Багро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Яриач сайхан халж байна да тийм аха. За юу яриад байвал хоёулаа бид хоёр яриад дуусахгүй бах тийм ээ. Тэгэхээр маргааш ажилтаа. Маргааш ажилтаа. Тийм болохоор жоохон эртхэн унтаж амръя. За ойлголоо. Айлтгаа унж айлынхаа дөрмийг дагаа штэ. Тийм. Айлтгаа унж айлынхаа дөрмийг дагаа. Цааш та өглөө хэртэж эрт босдог. Ер нь тийм. Тэгээ би бас маргааш чамд зориулж нэг юу хийж өгч байгаа. Ямар гоё юм бэ? Гоё боо хийж өгч байгаа. За. Тэгээ альвны юу пирог. Альвны пирог тий. За. Энэ нэг эдгэргээ бүгдийг авд тавиад тэгээ гоё эн чин нэг хүн бол өстой хангалттай. За бид ингээд юм хонтойгоо уучраа олчихно. Асуудал баг. Та уран маань бол тэндээ шингэчтэй юм ба шүү дээ. Тийм. Надтай одоо эн чинь өрөөс ор боловсдох байхгүй юм. Байхгүй. Тэндээс яах. За тэгвэл амар яхаа. За сая амраарай. Өглөө. Олзаа. За. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? За өглөөний мэдчихэд 7 горц унтсан шүү. Ашиг тэнч. Галтгоонд юм божигнуулаа л гэж. Яа сэрээчихгүй гээл үзэж байгаа шүү. Йоо за ороо да. Хөрхөн дүүмэн сайн байна уу? Оо би ингээл өглөө сэрэл цагаа чанаал. За тэгээд зарим өглөө кофе уумаар санагддаг юм а. Зарим бүх өглөө биш. Зарим өглөө настрэнэс болдго юм уу яа. Эндээс өглөө өстой янзын нар тустай юм байна те. Өглөөний нарыг эндээс гоё үздэг юм шүү дээ. Тийм ээ. Тийм. Гэхдээ би өглөөний нар харддаг юм уу? Тэр өрөөндөө жидэг болохоор хараач гэж боддгоо. Би өглөө усаад нөгөө үнтэй үлгүүрэн дээр гүүгээд. За сайхан амарлаа. Сайхан амарлаа. За. Ажилтай хүмүүс гэж цаана ондоо юм да. Алюминий пирого хийцсэн биш үү? Тий. Энэ юу би зөвхөн өцтөр хийж туршиж үзсэн. Оройд л тэгээ ямар ч амттай болсон байж магадгүй. Оройд дуусгасан л та ер нь бол бараг л те. Тэгээд жоо оройд цосоо. Энэ амар гоё. Энэ их нэрийг мартчихдаг юм би. Зүгээр нөө стаканы суур. Стаканы суур. Бас нэг орсоор нэг юм стаканик гэдэг байна. Стаканик гэдэг л юм бахаад тэгэх бах. Таны одоо нөгөө юу яа дээр бол подкастууд 7 хоногт нэг явж байгаа.
Тий, нэг хоёр ч явна. Тий, хоёр ч явах уу тий. Оо за. Аймагтай гадуур сурвалжлага хийж яваа. Тэгээд мөгийтэй энэ нөгөө хоёроо дотроо хийгээд. Тэгээ явчин тий. Пэйж дээрээ бас одоо янз бүрийн бичлэгүүд бас хийн үстэй. Оо тийм. Альмаа хаш дээрээ. Альмаа дээрээ тий. Тийм. Ер нь миний гол хэрэгсэлчил. Ойрын зорилго одоо өчтөр их чих хоёроос яриад байна шүү дээ. Тийм. Ярд энэ зуны аялал тэгээ төлөвлөгдсөн үү? Одоо энэ хавар намрын Гэхдээ яг зүгээр хүсэл байна. Яг ингэ төлөвлөөд ингэсэн зооцсон юм бол одоохондоо бодлол байна. Тийм, учир нь нөгөө нэг визний асуудлууд заримдаа байдаг болохоор тийм ээ. Өгч юм уу, гүч юм уу би бас мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор яг төлөвлөж байгаа. Виз авцсан хойно бол яг тэдэн сарын тэдэнд явнаа. Хаашаа гэж байгаа юм бэ визтэй гэхээр? Австрали тэгээд бас Шенгений одоо Чех руу за тэр нь Чех явъя гэсэн бодлоо байгаа. Чехээс нэг урилга ирэх хэвээр. Пинат Баатар энэ үнийг юу наадхан ч нэг тайгууд байна шүү дээ. Хүүхэд байхын хамгийн гоё юм чинь талхмаас л тэгээ сахар юм уу вариант идэх. Тэгээ вариант энэ хараа. Энэ вариант манай найз би ирхүүгээс авчирсан. Энэ гар хийцний вариант. Тий. Чанмал вариант гэдэг чинь чанмал гэсэн үг шүү дээ, тийм ээ. Юу гар хийцний чанмал өөрөө тариад тэгээд өөрийнхөө тарьсан ургацаар тий. Өөрөө дарж тий. Хийсэн байгаль нуурын ирэг дээр тэднийх манай найзынхаа тийм юутай туслантай. Тэгээд тусландаа ингээд дардаг. Юу энэ бол биш шүү чинь тий. Жинхэнэ яг Оросоос тий. Гараар дарсан хөлөөр орж ирсэн тийсэн. Альвны пирог гэдэг байгаа шүү дээ. За. Оо, за болоо. Бүхтэй. Хутаа. Би яана. Чи болчихж байна. Ер нь бид нар нөгөө сахарын хэрэглээг багасгах гээд байгаа те. Хаяа нэг төсөм юм уу тийм ээ. Ингэж идэхгүй бол энэ нь хийхэд хоёр бутан яг энэ стаканаар хоёр бутан сахар. Тийм үү? За баг сахартай хийхэд бутан ядахтай энэ нэг бутан. Замт нь гоё юм байна. Аюу мэдээж хүн сахар идэх хэрэгтэй шүү дээ. Тийм. Зүгээр тааруулаад идэхэд бол ямар ч асуудал байхгүй. Би та нарт зориулсан болохоор энэ нэг тэгээд бүгд нь идчихэд яваараа гэж таашгаа. Чи та бүгд нь идэн шүүгээд. За тэр нь юу юм бэ? Харин бүгд нь идчихв. Базуугооч. Наа, стайтай хүмүүс. Ихч маань шээ сая. Их ч надаа өглөө босоод юмгаа нүрэ маань чанжаагүй ингэсэн тэгсэн. Яг та хоёр суугаасаа ярьчих гэсэн шүү ихч маань. Тэгээ манай нөгөө залуу бол унтж байгаа. Сайхан хүмүүстэй ярилцаад суух сайхан байдаг шүү. Тийм ээ. Тэгээд аюу таатай байлаа. Баярлаа. Таны цаашдын ажил хөдөлмөр зорьсон зорилго хийж бүтээж байгаа бүх зүйлд тань бүх үзэгчдийнхээ хүмүүсээс өндөр амжилтыг хүсье өрөө. Баярлалаа. Тэгээд чамд танаа амдолд ч гэсэн маш их баярлаа. Тэгээд дэмждэг шүү. Хаш алимаг банк одоо үзэж явах бол дагна үзнэ. Тэгэрэ юу яа үзнэ. Үзээрч байгаа тий. За тэгээд дүүн цагаа уушаад мордё доо. За тий. За ирсэн gie чинь буцаж орсон бороо арилна гэхчээр дүүгийнх нь явах цаг болсон байна. Ахыч хоёртоо баярлалаа, дүүдээ баярлалаа. Сайхан хүлээж авсан явдал тунг талархалтай байна. За тэгээд ажлын амжилт хүсье. Эргэж уулзах ирэл дэвшүүлээ. За баяртай залуу. Баяртай. За баяртай. За сайн сууцгааж байгаарай. Баяртай.